Хаана л дуулайн шуугантай хэрэг явдал гарна уу? Тэнд аль хэдийн очиод наалчихсан явдаг нэг өмгөөлөгч бий. Тэр бол сайн ага тэмүүжин сайн дүү саран гэрэл нарын хэрэгээр олон алдарсан Батбаяр гэгч юм. Манайр жүжигчин амрааг олон нийтийн сэтгэл санааг өмүүлээ. Энэ хэрэг бол 16-аас 20 жилийн ялтай хэрэгэ гэж хэлчихсэн биш харин ёстой жинхнээсээ олон нийтийн санаа матлыг өмүүлчих. Тэр ярилцлагаас хойш нийгэмд жүжигчин амрааг өмүүлсэн хөдөлгөөн хүртэл гарах янзтай болж дуулаанд нь ардчилсан намын Монгол хүн 2020 хөтөлбөр хүртэл Монгол хүнийг 2020 нэртэй болчихсон тууж явна. Жүжигчин амраа биш өмгөөлөгч Батбаяр таа жинхнээс өмнөдөгдөлөө. Таны энэ хэрэгт харин ямар ял санал болгох юм бол тоо. Яшрын дурдхад өмгөөлөгч хүн ямар нэг хүнд ял шийдэлийг санал болгож байж болох бүхэл зүйл ангийг тоххож оролдоггүй гэж хүмүүс боддог баг. Харин таны энэ үйлдэлүүд өмгөөлөгч биш яллагч болж харагдаад байна. Хаана хизээ хуралдсан их өв сонзонгоор хөөрхийн амрааг амаараас үгээр гүйлнэ вэ. Өмгөөлөгч хүн бол тийм ийм үйлдлийн улмаас тэгэж ингэж цочирдож ингэж тэгж нөлөөлд татчаа гэх мэтээр ярьдаг өмөрдөг баймаар юм. Битгэн да. Одоо таныг би хувьдаа өмгөөлөгч гэж харахгүй ойлгохгүй өмнөдөгдөж дуулайн шууганаар хоолоо олж идэг өчүүхэн амьтан гэж л харахаар боллоо. Явж жүжигчин амраа яг юуг нь худлаа ярьчихсан юм. Хэн бүхний мэддэг эмээг л толгой холбоод уншчихсан лээ. Тэгж ярих юм бол ерөнхийлөгч элбэгдэрж гэж хүн цаг ямагт шүүхээр эцэслэн тогтоогдоогүй хэргийг олон нийтэд зарлан авилгаж хулгайчаар нь дуулж тэр бүхэл 3 сая хувьцаа эзэмшигчтэй орд газрыг хүртэл хэн нэгэн хүнд өгөх гэж байсан гэмтэргүүдээ одны өмнө хээр нэг ярьдаг юм билээ. Тэр мэтийг л ярмаар да ууг нь эсвэл том татаастай хүний тухай дуурах нь амар байдаг юм болов уу?